Та бүхэндээ танилцуулж буй дараагийн танхим бол аюулгүй өрх танхим. Энэ танхимд эргэн бүр, айл өрх бүр аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар та бүхэндээ зөвлөгөө өгөхөд бэлэн болсон байна. Анхаалаа та бүхэн хандуулаарай. Айл өрхүүдийн хувьд гал гарах хамгийн өндөр эрсдэлтэй газар бол мэдээж гал тогоо. Мөн гал тогооны хэсэгт газын хэрэглэлтэй холбоотой гал гарах эрсдэл маш өндөр байдаг учраас иргэд та бүхэн газын боллооныг хүүхдийн гар хүрэхгүй газар далд байрлуулна. Аль болох газын боллооныг хойш нь бэхэлж унахааргүй болгож өгнө. Мөн хийн зуух газ хоёрыг холбож байгаа хийн хоолойг шулуун байрлалд байх үүднээс нугалрахгүй байх үүднээс хоол байрлуулна. Ойролцоогоор 1 м-аас 2 м орчим байрлуулж өгөх юм бол гал гарах эрсдэл маань харьцангуй буурж өгдөг байх нэ. За хийн зуухтай холбоотой тайлбарыг хийсэн бол одоо цахилгаан зуухтай холбоотой та бүхэндээ тайлбар хийх гэж байна. Ерөнхийдөө гал тогооны хэсэг та бүхэн урьдчилан сэргийлэх үүднээс шиддэг галын унтраагаарыг ашиглаарай гэж зөвлөх гээд байна. За энэхүү шиддэг галын хорын маань онцлог бол хаанч байрлуулж болно. За мөн гал гарч байгаа бүгд шидэд оруулцдаг, өнхөрлөд оруулцдаг. За ер нь бол энэ ингэж хэрэглэхээс илүүтэйгээр айл өрхүүд мөн урьдчилан сэргийлэх байдлаа хангаж энэхүү гал унтраагаарыг байрлуулах юм бол та гал гарсан үед таныг байхгүйгээр энэхүү дулаан мэдрэгчээрээ өөрөө автоматар зад тусарч галыг унтрах юм боломжтой гэсэн үг юм аа. Газар хөдлөлтийн аюулын үед нэг номерын эрсдэл тавилга идэл хэрэгсэл булгаж унах нурах эрсдэл байдаг учраас иргэд та бүхэн ахын төвшөнд эрсдлээ бууруулах үүднээс тавилга идэл хэрэгслээ хүчтгэх эдгээр аргуудыг та бүхэн ашиглаарай. Томоохон идэл хэрэгсэл тавилгаа хүчтэй аргыг харж байна. Овор хэмжээ ихтэй жишээлбэл гэрлийн овжуурыг таазанд хэрхэн бэхэлсэн хүчтгсэн аргыг та бүхэн харж байна. Мөн дээр нь утаа мэдрэгчийг та бүхэн харж байна. Утаа мэдрэгч таазанд байрладаг учир нь гал гарсан үед хамгийн түрүүнд утаа дээшилдэг. Утаа мэдрэгч маань ажилласнараа та бүхэн эрсдлээс өөрийгөө аварч урдан дүргэн гадагшаа гарах боломжийг бүрдүүлдэг. Аливаа тавилан дотор байгаа хүнд идэл ном, нурж орших эрсдлийг та бүхэн энэ бэхлэгээр бууруулах боломжтой юм аа. Энэхүү бэхлэг нь маш хялбархан ингээд тагалцдаг. Ингэснээр энэ хаалгыг наашаас хөгдөхгүй онгоохгүй байх үүднээс энэ бэхлэгийг хийсэн байна. Айл өрхүүд маань зурагтыг ханандан тогтоох шаардлагатай ихэвчлэн стекнэрээс өөрлөлдсөн байж байдаг. Энэ бол газар хөдлөлтийн үед доошогоо нурах, цохих эрсдэлтэй учраас та бүгдийг зурагтыг хананд нь бэхэлж байгаарай гэж зөвлөж байна. Эцэг эхчүүдтэй дараах зөвлөгөө өгж байна. Бага насны хүүхдийг бэртэх гэмтэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс та бүхэн ширээний өнцөг мөн болон тохоогоо зөөлөвч хэрзээ наахыг зөвлөж байна. Эдгээр зөөлөвч хэрзээ нааснараа та бүхэн бага насны хүүхэд бэртэж гэмтэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ийм боломж бүрдэж байгаамаа. Мөн өрхийн төвшин та бүхэн цахилгааныхаа аюулгүй байдлыг хангах үүднээс хааны арзайтх ил залгуурт ийм хаалтыг хийж өгөх юм бол бага насны хүүхэд гар хөлөө хүргэх эрсдлээс хамгаалж байгаамаа. Айл өрх бүр аюулгүй байдлаа хангах, урьдчилан сэргийлэх үүднээс хүн нэг бүрийн өрөвчөнд байвал зохих зүйлсийг бэлтгэсэн байвал танд давуу тал болно. Эдгээр бэлтгэсэн зүйлүүд маань 3 өдөр идэх хүнс, зааман дулаан хувцас, эм тариа багтдаг. Эдгээр зүйлсийг та бэлтгэснээрээ ямар нэгэн амшигслын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах боломж бүрддгээрээ давуу талтай юм аа.